Sametrano шинэтэр дахин хэлжээ. Эцнээ амьдвар иногдлоод инутрийг хамтдаа эхлүүлцгээ хамтдаа залбирцгаая. Зэн морхон таньгаа магтаж байна. Танд аатлыг өргөе. Өтгөрийг таахтурдаг таавс өдрүүдийг дуусгах таныг магтаж төсөөлөө. Эцмэн энэ өглөө таны үгнээс бид ойшгож байна. Таныг хүнд түмөрч эцмэн үгяартаж танаар усус цааж бүртгөө. Бастыг үгээр бид амжилтад хадслаа. Иесусийн нэрээр залбирэн боожана. Амен. Таби өнөөдөр та бүхэнтэй Исая номны 66 дугаар бүлгээс уншия. Исая 66 дугаар бүлгийн 1-ээс 4 дугаар ишлэгийг бэлдээс уншия. Эзэн үүнийг айлтаж байна. Тэнгэр болбоос миний сэнтий, газар болбоос миний хөргийн гიშгүүдлээ. Надад зориулж та нар ямар сууч байх юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ? Энэ бүх вамсыг миний утга гэсэн бөгөөд гэн бүхэн айдаг болжээ гэж эзэн тохиолдов. Харин даруй гэмшсэн сэтгэлтэй үгэнд нь чичирдэг нэгнийг л би анхаар үхэр алдаг нэг нь гүн алаачтай адил. Хургаар дахил өргөгч нь хаан үзүү хашгичтай адил. Эдийн өргөл өргөгч нь хаан цус өргөж байгаа мэт. Үнэрт нь санамж өргөл хийгч шүтээнийг магтагчтай адил. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа аялдаг. Би дуудсан боловч хинч хариулсангүй. Би дуурсан боловч хинч чив тавьсангүй. Харин тэд миний өмнө бууг үлдэж хүсээгүй минь сонсон учраас би их хүслийг нь савж айдсыг тэдний дээр авчирна. Исая ном бол шүтгэлэгч Исаягаар дамжин хийсэн Бурхны ишүүлэг байна. Тэгээд 66 дугаар хамгийн сүүлийн ном энэ номын дээр үлдсэний бүгнээс харуулж эзэн ингэж хангалтж байгаа. Тэнгэр болбоос миний сэнтээ, газар болбоос миний агуулжийн гიშгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууч барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ гэж хэлсэн байна. Тэгэхээр Бурхны сэнтийн тэнгэр азарн хөлийн гიშгүүр. Тэгэхээр Бурхан бидэнд ямар сууц байх ёстой юм бэ? Энэ бол ямарч боломжгүй зүйл хийх байж. Энэ або тонцуудыг тэнгэр газараас илүү тонцуудыг хүн барьж чадахгүй юм аа. Бурханы амраахаар бид нар юу хийж чадах вэ? Хүн төртөн үнийг юу хийж чадах вэ? Яагаад гэвэл энэ бүх зүйлийг Бурхан гэсэн гэж өөрөө тунхагласан байна. Харин нэгээс дөрөвдүгээр эшлэл дээрээс бид хоёр зүйлийг ойлгож болно гэж би бодож байна. Хэрэг Бурханы хүмүүс Бурханд үхэх хүсвэл Бурханы хүсэж байгаа тэр мөргөл даруй гимсэлтэй өгөнд нь чичирдэг нэгнийг л би анхаарна гэж Бурханд хэлсэн байна. Даруй гимсэл сэтгэлтэй эзэн юм очих ёстой юм. Бурханы өмнө гимсэл сэтгэлтэй очих хэрэгтэй байна. Учир харин үргэлж нүгэлт сэтгэлтэй нүгэлт бодолтой хичнээн Бурханаар уучлуулсан байсан ч махан биеийн үргэлж өсөж ачаалаар дүүрэн байдаг юм. ඒ учраас бид Бурханы өмнө өөрийгөө хүсэл тачаал бодол санаа аюун бодлоо эзний өмнө авчран гимшин өчгөн эзэнд өсдөг юм уу гэж байна. Бурхан өөрийнхөө үгэнд жижигдэг нэгнийг анхаардаг гэсэн юм. Тэр Бурхан надад анхаарлаа тавих ёстой. Бурхан үнэхээр намайг анхаараасаа гэвэл Бурханы үгийг уншиж
Бурхны үгэнд анхаарлаа тавих ёстой энд бичсэн байна. Энэ бүр тодорхойгоор хэлэхдээ Бурхны үгэнд жижигдэг нэг гэж хэлсэн байна. Хүн баярлахтаа жижигдэг бүү эсвэл гимэхтэй жижигдэг бүү. Бурхны үгийн агуу хүч чадлыг Бурхны агуу айдлыг Бурхны үг хэлдэг юм аа. Бурхан хэлсэн бол тэр заавал биелэд аруутан уурлалтаа хайрын үлээ агуу нэг юм аа. Бурхны анхаарлыг татахын тулд бид түүний өмнө гимсэн даруйстэлэр очих хэрэгтэй болж байна. Бурхны өмнө Бурхны анхаарлыг төвд очихын хүсвэл үгийг уншдаг байх хэрэгтэй. Үгийг бясалгадаг байдаг. Гинт айлгалт байна. Өмнө жижигнэ гэдэг нь үгийг уншаад түр итгэх яриад байгаа. Тэр үнэхээр бодтой учраас энэ Бурхны амнаас гарсан үг Библиэд бичигдсэн үг бодит амьтаа гэдгийг мэдэх тусмаа жижигтэйгээр түр унших хэрэгтэй. Бас айлхаар хичээдэг. Эцэг тусламж угаа хэрэгтэй юм. Иесус Христэд итгэдэг дагалдагчлал би Бурхны ариунсүснээс бууж үгийг ойлгож тайлбарлаж өгөх хэрэгтэй. Эцний үг бидний амьдралыг чиглүүлж тэр зам юм аа. Тэр өмнө юм аа. Тэр аав юм аа. Энэ бичгтээ үхэр алдар нэг хүн алаачтай адилхан хургаас дахил өчн ахаа гүж өмшигчтэй хэдэг эдийн өргөлбөр өгчин хаан цус өргөж байгаа мэдгэж үтсэн. Өмнөднээс санамж өргөл хийх чинь шүтэнийг мартагчтай айдаг юм аа. Тэр замаа сонгодог өгөөд сэтгэл яс бусдаа баярлалтай гэж үтсэн. Тэгэхээр алхан хаан цус өгөх шүтэн бид сонгол болон ирсэн яа. Харин би ямар сонголт хийх нь надаас биднээс шилтгэх юм. Бурханд чичигдэг бол Бурханы үгийг сонгодог план учиртай юм. Харин бид хамаанийг өсөлтөж чадасаа болоо. Тэгээд яс усыг хийсэндээ баярлалтай гэж хэлсэн. Бурхан дуудсан боловч хариулсангүй гэж. Бурхан Библиэд дамжуулангүй хийж яхад түн хариулахгүй. Бас тэр үгийг даахгүй байгаа үнэхээр сонсохгүй байгатай адилхан юм. Харин энэ чухал зүйлийг эцэг өвнөөс бид нар ойлгож байна. Бидний айдас ирүүл бид хоёр зүйлийг хийсэн байгааг тодорхой бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа. Үүгээр Бурханы үгэнд мод үлддэг. Хоёрдох нь хүсээгүй сонгох юм бол миний дээр айдас ишна гэдгийг дөрөвдүгээр ишлэлээр хэлсэн байна. Би эндээс уншия. Харин тэд миний өмнө мод үлдэж хүсээгүй өмнө сонгосон учраас би мөн хэрэг хүслийг сонгож айдсыг гэдгээр авчирна гэж бичсэн байна. Бид ингэж ойлгож байна. Тэр миний дотор айдас бол би хоёр зүйлийг эзний өмнө хийсэн боломжтой учраас эзнэр эргэн харах хэрэгтэй болж. Би ямар нэгэн айдсаар дүүрэх юм бол би өгүүлсэн би сонголт хийсэн гэдгийг ойлгох. Би Бурханы хүсээгүй сонгол бас Бурханы өмнө гогч хийснийг нь өгүүлдэх юм бол Бурхан миний дээр айдсыг чимнэ гэж ингэж байна. Би айдстай байвал би хамбустыг сонгон байж таачаа. Би өгүүлсэн байвал миний дээр айдс байна. Таорин иногод эртэн шатааны зэрэг би айсан байхдаа би айдстай болохдоо Бурханы хүсээг хийсэн. Би айдстай байхдаа өөрөө сонголт хийснийг яасан дэглара амсаж мэдсэн. Энэ яг бодтой байдаг. Харин эцний өгүүлдчихэд дараа гэмшсэн сэтгэлдээ эцэг өгч хамаас
түнд баярхуурыг хамтан зариг тимаа бид амартай байгаад зариг уран бэр бид бусдад сайн дээгэрхтаа хэлтэй байх болно. Тэм учраас сайн мэдээний төлөө нөгөөдгөө хүнээ сни санговтыг хийцгээе гэж уриалж байна. Хамтдаа залбирцгаая. Эзэн морхон таны амтж Иесус таны өрн бас мөкөйбэт бастаны өрн таны үсэдүг хүсэж саамч хийснээр айдстартан хүчтэй заримч саймитэй корт ицоон тэрим вэрэ битминг та хаасобож ваншоч хатантай битэн хүчиг өгч бит лог үлчвэ битас таны хүстэс гато үрийн хүстэй бичлэлтэй хас трафин гатлач аэросусвэт стач инэтэр цааны үлдэж бас таны үсэм сабтыг шифэн тускара Иесусийн нэрээр залбирч байна. Амин.